Өнөөдрийн бичлэгээр гар утсан зэрэг аппликейшнуудын зар сурталчилгааг хэрхэн боловсруулах тухай бичлэг хийлээ. Сайн бацгаана уу. За тэгэхээр өнөөдрийн бичлэгээр гар утсан зэрэг аппликейшнуудын зар сурталчилгааг хэрхэн боловсруулах тухай бичлэг хийлээ. За тэгэхээр энэ бичлэг болохоор Luna гэдэг аппликейшн байгаа. Энэ аппликейшнийг болохоор App Store руу ороод татах боломжтой. За тэгэхээр энэ болохоор хоёр сонголт байгаа. Эхний сонголт нь болохоор Google Chrome, Mozilla тоглоомууд зөвхөн бусад аппликейшнууд гэсэн ерөнхийдөө сонголттой. За эдний зар сурталчилгааг болиулна гэх юм бол ихний дээдлийн сонголтын сонгоно. Хэрвээ YouTube, Instagram, Spotify, Pandora ч юм уу ийм аппликейшн ашигладаг бол эдрийнхийг болиулна гэх юм бол доотлын сонголтыг сонгоно гэсэн. YouTube, Instagram, Pandora, Spotify энэ програмуудыг зар сурталчилгааг болиулна гэх юм бол эдгээр болохоор утсан дээр аппликейшн маягаар суухгүй зөвхөн утсан дээр ч нэмэлт тийм хэрэглүүр маягаар суучна гэсэн. За тэгэхээр энэ аппликейшнийг яаж суулгаж хэрхэн ашиглах тухай харцгаая. Safari руу орж агаад хамгийн дээр нь Trusted Network.com гэж орж болно. Эсвэл зүгээр Google руу орж байгаа шууд Luna-га бичиж хайж болно. Тэгээд хамгийн дээдлийн сонголт руу орно. За тэгээд оронгуудаа download extension гэдэг бичиг гарч ирж байгаа. Тэрэн дээр дараад чеклдэг юм дээр нь чеклээд тэгээд blocking certificate гэдэг тэр бичгээр дарчна. Settings руу орж агаад профайлын хамгийн доош байгаа тийшээ ороод install хийгээд about хэсэг рүү орж агаад certificate trust settings гэж байгаа. Тийшээ орж байгаа та тэгээд extension идэвхжүүлнэ. За ингээд ерөнхийдөө та хэрэг энэ хоёр хуулийг хийцэн бол ихэнх утсан дээр ашиглаж байгаа аппликейшнуудын зар сурталчилгаагүй болно гэсэн үг. За тэгэхээр дараагийн бичлэгээр ямар зүйл мэдмээр байгаагаа та сэтгэл хэсүүлдээгээрэй. За хэрэг миний бичлэг танд таалагдсан бол like, share, subscribe хийгээрэй. За тэгэхээр дараагийн бичлэг уулзаад баяртай.